Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүн төрлөختнийг соён гэгэрүүлэх гэгэн сайхан үйлсийн төлөө зүтгэгчд номын сангийн байгууллагын ажилтан ажиллагсад номын санчид мэрэгд гарахын орд өргөө болсон Монголын номын санчдын төлөөлөл оролцсон бэлтгэж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн шинэхэн дугаарт маань Монгол улсын үндэсний номын сан, их зохиолч Дашдоржийн Нацаг доржийн нэрмжит нийслэлийн төв номын сан, мөн Монгол улсын их сургуулийн номын сан, Монголын номын сангуудын консорциумын хамт олонны төлөөлөл оролцож байна. Ингээд нэвтрүүлгийнхээ дүрм ёсоор манай нэвтрүүлэгт багууд маань чухам ямар нэршлийн дор өрсөлдөхийг шатаж шийдэцгээе. За дөрвөн бэрх нэвтрүүлгийнхээ зочин хойморт Монголын үндэсний номын сангийн хамт олонны төлөөллийг хүлээтмэрье. Багийн ахлагчийг урьж байна. За тарган сайхан аварч байна уу? Сайхан тарган тавтаа сайхан аварч байна уу? Ажил төрөл сайн. Тавлаг сайхан. Тэл тойрны улаан дөрөв. Өндөр сайхан байна. За тэгээд манай нэвтрүүлгийн дүрм ёсоор танаа баг чухам ямар багийн нэршилээр өрсөлдөхийг бид шагаа эрхэж шийдэх ёстой. За. За ямаачин багийн нэршилээр өрсөлдөх нь байна. За амжилт хүсье. За баярлалаа. Энэ ноолуур ихтэй улаан ямааг за танаа багт амжилт хүсэж бид бэлгэлж байна. Хотонтой нь хотлуулж байна. Энэ бол танаа багийн нэршлийн буян. За. За дараагийн баг Монголын номын сангийн түүхэнд 80 гаруй жилийн гэгэн сайхан мөр татуулж зам дагуулж аваа Монгол улсын их сургуулийн номын сангийн хамт олонны төлөөллийг хүндэтгэмэрье. Номын сангийн багийн ахлагч Зогтоотор байна. За. Сайхан аварч байна уу? Сайхан аварч. За ямар багийн нэршилтэй өрсөлдөх шийдэндээ хоёлаа. За. За. Алтан турд хурдан сайхан буян буулгаж адуучин багийн нэршилээр өрсөлдөхөр болж байна да. За тэгээд багтан магнадын тоосгүй өрсөлдөх болтугай гэсэн ярил. Яа баярлалаа. За дараагийн баг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их зохиолч Дашдоржийн Нацаг доржийн нэрмжит нийслэлийн төв номын сангийн хамт олонны төлөөллийг багийн ахлагчийг урьж байна. За одоо тэгээд багийнхаа нэршлиг шатаж шийдэндээ хоёлаа. За ингээд ширээ бөхтэй ширмэл тавхтай сайхан атан тэмээг буулгаж тэмээчин багийн нэршилдээр өрсөлдөх боллоо доо. За энэ мөнгөн буйлтыг танд гардуулъя. Амжилтанд ойрхон байх болтугай. За ерөө сайн хүсгээ. За. За дараагийн баг буюу манай номын сангийн консорциумын баг бол шууд шагаа орхих шаардлагагүйгээр ямар багийн нэршилээр өрсөлдөхөө тодруулсан гэж ойлгож болно. За хончин багийн ахлагчийг оръё. За та бүхний минь ажил үйлс өндөр. Өндөр сайхан. Өнөөдрийн хувьд бол олон номын сан нэгдэж баг болж орж байгаа бол танах байна тийм ээ. За тэгэхээр энэ консорциум гэдэг байгууллага маань чухам ямар зорилготой, ямар учир түүхтэй байгууллага вэ? Тэгэхээр энэ Монголын их сургууль Монголын номын сангуудын консорциум бол номын сангуудын бодлого үйл ажиллагааг нэгтгэж нэгдсэн арга зүйгээр хангадаг, сургалт зөвлөгөөн зохион байгуулдаг, нийт номын санчдын одоо нэгдсэн ийм томоохон одоо бодлого үйл ажиллагааны сургалтын ийм байгууллага. Өнөөдөр энд оролцож байгаа бүх номын санчид бол энэ консорциумтай салшгүй холбоотой юм аа. Манай багт бол удирдлагын академи, боловсролын их сургууль, соёл урлагийн их сургуулийн төлөөллөд оролцсон байна. За баярлалаа. За ингээд энэ халдсан цагаан хоныг гардуулъя. Алтан гэрэлтэй шигэн ирээдүйд нь бас гэрэлтэй байх болтугай. За гэлээ. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлэгт маань оролцож байгаа номын садангууд, номын санчдын маань энэ дугаар эхлэж байна. Нэвтрүүлгийн дүрм ёсоор одоо бид манай номын санчдын маань гэртэн бэлдэж ирсэн асуултуудаар эхэлдэг боломжлолтой. За ингээд манай адуучин баг бэлдэж ирсэн асуултаа эхлээ тавина да. За юуны өмнө одоо үндэсний бичиг үсгийн баяр тохиож байгаа та бүхэндээ баярын минь төргий. Тэгээ түүнтэй холбоотой асуулт манай багийнхан бэлдсэн байна. Би түүнийг уншиж өгье.
та бүхэн хариулж болгоно уу? За бидний монголчууд бол бичиг үсгийн ариун баялаг уламжлалтай арт түмэн билээ. Хэдийгээр бидний үед уламжлагдсан үлдсэн монгол хэлний бичгийн дурсгалуудыг тэмдэглэсэн бичиг үсгийнхэн ялгаагаар уугуржин монгол бичгийн, дөрвөлжин бичгийн, хятад үсгийн, араб үсгийн гих мэтээр ангилдаг бол бүтээгдсэн арга хэлбэрээр нь хэд ангилдаг вэ? Хамаарах зүйлүүдийг нэрлэнэ үү гэсэн асуултыг бэлджээ. За төрүүлж гараа өргүүл давуу тал болно. Ямаачин баг бол аль хэдийн гараа өргөсөн. За хариулах эрх нь олгогдсон байгаа. За Ямаачин багийн гишүүн хүрэл зоож байна. За ингээд асуултыг болгоё. За ингээд манайх ярилцаад дүрс бичиг, аваа бичиг гэж одоо хоёр ангилдаг болов гэж бодож байна. За Тэмээчин баг сүүлд гараа өргөсөн. Хариулж болно. Тэмээчин багийн гишүүн Хүрэл Баатар байна. За Хадуучин багаас асуусан асуултанд бүтээгдсэн арга хэлбэр гэж ингэж асуусан учраас хэвтэй болон босоо одоо хэлбэрийн бичиг үсэг юм болов гэж ингэж манай баг ярилцаад хариулж байна. Хариултыг авлаа. За ер нь бол бүтээсэн арга хэлбэр магадгүй одоо тэр хийц. За энэ тал руу нь бодож тунгааж хариулбал зөв байх гэж би бодох юм. За хончин багийн гишүүн Цолмон байна. За манай баг ярилцаад бүтээгдсэн арга хэлбэрээр нь 3 хуваадаг гэж ярилцлаа. Босоо, дүрс, хэвтэй гэж 3 хуваад юм болов уу гэж ярилцаж хариулж байна. Асуултын хувьд магадгүй ойлгомжгүй тавигдсан ч байж магадгүй. За гэхдээ бол нэлээд дөхүүлж задлаж та бүхэнд ойлгуулахыг бол бидний зүгээс тийм ээ нийлж байгаад хичээлээ. За тэгээд зөв хариултыг манай Адуучин баг та бүхэнд хэлж өгнө. Адуучин багийн гишүүн Золзээ байна. За манай бичиг үсгийн дурсгалууд бол бүтээгдсэн арга хэлбэр гэдэг байгаа. Ямар хэлбэрээр хаана юун дээр үлдчихэд байна гэдгийг бодох хэрэгтэй байсан. За энийг бол 4 хувааж үздэг юм байна. Хөшөө чулууны бичээснүүд нэгдүгээрт агуйн хан хад чулуун дээр үлдсэн бичээсүүд. За хоёрдугаарт нь бол барын ном хэлбэрээр үлдсэн байна. За гуравдугаарт нь гар бичмэлийн зүйлс төрөл бүрийн захиа гараараа бичсэн захианууд. За тэгээд үйсэн дээрх бичиг тэрийг энд хамааруулд юм байна. За дөрөв дэх нэг хэлбэр нь бол тайз тамганы бичээс гэж байгаа. Гэрээгээ модон дээр сийлцэн тийм ээ. Төрийн зоосон дээр сийлцэн ийм ингэж 4 хувааж үздэг юм байна. За энийг бол бид нэр академич төмөр тоогоогоо Монгол үсэг бичгийн дурсгалууд номноос авсан байгаа. За хариулт ойлгомжтой тийм ээ. За та нар маань нөгөө талаас нь ухаж ойлгож хариулсан учраас хараахан зөв хариултыг хэлсэн баг байхгүй. За тийм учраас манай Адуучин багийн энэ хурдан ажнаа өөрийнх нь уяан дээр үлдэж байна. За бид бол одоо За манай нэвтрүүлгийн дүрм ёсоор бол та бүхэн маань асуулт тавихдаа өөрийн нэршлийн шагаагаа дэнчин тавьж асуултаа асууж байгаа шүү. За тийм учраас хэрвээ танай асуултанд бусад багийнхан маань үнэн зөв хариулах юм бол та бүхний нэршлийн шагаа бусдын хотод хотлуулагдана л гэсэн үг. За хончин багийн асуултыг болгоё. За бид бол өнөөдрийнхээ асуултыг л үйлдэлээр хийж тэгээд одоо хариултыг авъя гэж ингэж бодсон байгаа, бэлтгэсэн байгаа. За бидний энэ үйлдэл бол одоо айлд орж ирээд мэдлэх хүндлэх ёс үйлдэн. За үүн дээр одоо ямар алдаа гаргасан талаар та бүхэн бол одоо хариултах юм аа. Сайн байна уу та? Сайн байна уу? За Баатар сүрэндүү хаанаас хаа хүрч явна да? Энэ доороос дидэ адууга оруулаад энэ ус руу оруулчаад танахаар ороод ирлээ. За хаварчаа тавлаг уу? Хаварчаа тавлаг байна. Таны хаварчаа сайхан тавлаг байна уу? Тавлаг сайхан байна. Энэ гадаагаа уян дээрээ та эд морой сайхан бариад уйцсан байх шиг дээ. За тэг сайхан хаврын сойлго аваад уяандаа бэлдээл сууж байна. Аа тийм байна. Дилийн нэг сайхан даржээ.
За дэлд сайхан дарсан баг. Дэлд сайхан дарах чи одоо хайчны эртний зөөлнөөс шалтгаалдаг шүү дээ. Тийм байна. Дэлийг дарна гэснээс таны билүү чи ямар шиг утга учиртай билүү ах юм? За энэ билүү утга учир их бий. Ер нь бол эрийг сайхан тогтоох, хайчны эрийг бас одоо зөөлөхэд билүүний одоо гол үүрэг байдаг да. Алуу харъя. Тийм байна. Ийм учиртай юм байсан уу? Энэ сайхан манай одоо одын билүү дээ. Тийм байна. За дүүн ингээ мордё доо. Датуугаа доож наруулаад. За сайн яваа. За, үзүүлбэр дууссан. Үйлдэлсэн үйлдэл, харилцсан харилцаатай холбоотой ёс заншил зөрчигдсөн ямар нэгэн зүйлүүд байна уу? Хэлж өгөх нь тийм үү? За, ойлгомжтой. За, энд бол ер нь баг бодох хугацаа нэг шаардлагагүй байхаа. Та нар маань жүжигчсэн тоглолтоос шууд хараад ойлгоцсон байх учиртай гэж бодож байна. Шууд гараа өргөд хариулж болно. За, Ямаачин баг. Тэгээ манай багаас нэг 4 төрлийн одоо алдааг бас олж харлаа. За тэгэхээр Баатар сүрэн маань орж ирэнгүүтээ бас нэг тийм залуу хархуугийн төрхөөр тийм одоо хайс үүсгэн байдлаа бас мэд мэдлээ гэж одоо бидний хувьд бол харсан. Дээрээс нь айлд оронгуудаа бас хөлөө буруу нугалж суусан. За хөлөө одоо ивж сууж байгаа нь бол бас их буруу үйлдэл байна гэж харсан. За мөн дээрээс нь энэ айлын гадаа уяан дээр морь байлаа. За мөн одоо айлын гэрээ эзэн маань бол хайч ирлээ сууж илаа. Энэ хоёр үүлийг бол монгол хүн бол айлд орохдоо бол үүлийг өрөөж идэг. Одоо тэр урц болтгоо ч гэдэм үү, урд нь одоо салхи болтгоо ч гэдэм үү, ер нь бол ийм байдлаар өрөөдөг. Энэ зүйлийг бол манай айлд зочлагч маань бол одоо өрөөсөнгүй. Тэгээд дээрэс нь бас билүүнийхээ чулууг шууд гараас гарт дамжуулаад өгж байгаа юм зүйл гарч ирсэн. Тэгэхээр билүүг бол ерөөсөө яа гэм бэ гэхээр ерөнхийд нь бас нэг тийм жоохон шидэж хүнд бол дамжуулдаг. За дээрэс нь одоо эрэлд явж байгаа хүнийг үдэж гаргах дээр одоо манай гэрээ эзэн алдаа гаргасан юм болоо да гэж одоо үзэж байна. Баярлалаа. За хариултыг авлаа. За Тэмээчин багийн гишүүн одох байна. За манай багийнхан ярилцаад за ер нь бас Ямаачин баг их адилхан хариулт ер нь манайх болгоосон. Тэр орж ирээд суусан суудал буруу байна гэсэн. Тэр монгол хүн бол орж ирээд суухтаа босоо өвдөг нь хаадаг талдаа гарч ирдэг бол Баатар сүрэнгийн маань өвдөг гэрийн хомир руу хандаж ингэж бохирцоосон байгаа. За тэгээд энэ галын хайч байж байна. Энэ галын хайчны ам бол өөдрүүгээ харах хэрэгтэй байдаг. За энэ ингээд буруу тишээ гэж үзэж байгаа. За тэгээд билүү гараар дамжуулдгүйгээд манай өмнөх багийнхан хэлсэн. За ер нь бол бас үйл хийж байгаа хүнд орж хайрч хурц болтгой гэж одоо өрөөдөг тийм. Тэр өрөөдлийг бас хэлсэнгүү гэж бод. За нэг юм манай хариулт. За тэгээд ерөөл билег үг үйлдэл за нэлээд олон төрлийн алдаа байна л гэж харсан байна шүү дээ тийм ээ. Одоо хутга ирэлж яхад орж ирсэн. Тэрэн дээр мэдээж юу ирлэхэ болох хэвээр байсан. Одоо нөгөө зочин гинэ гэрээ эзэн хутга ирэлж исэн тэрийгэ болох байсан. Зочин хөөргөнийхөө толгойг авсангүй галын айж тулган дотроо тийм мөртлөө бүр дээшээ харж байж гин. Энэ бол болохгүй. Билүүгээ бол гараар өгөхгүй шидэж өгөх ёстой байсан. Магадгүй бас нэг юм зочин маань орж ирээд сайн байна уу гэд мэдээд хөөргөлөх ёстой байсан. Тэгэхэд нөгөө хэрэг зоригоо хилчээд хөөргөлсөн. Хөөргөө барьчаад хэрэг зоригоо хилдэг. Ер нь бол. За хариултуудыг бүрэн авлаа. Хончин баг зөв хариултыг болгоё. За багуудаа хариулт болгоосонд баярлалаа. Тэгээд хариултыг бол бас зарим багууд одоо ер нь бол нэг 50% хариулж байна. За нэгдүгээрт бол тэнд одоо манай үндэсний номын сангийн багийн хамт олонны төлөөлөл бол за тэр билүү одоо шийдэж өгдөг. Тэрийг бол зөв хариулсан. За суудлын хувьд бол манай гаднаас орж ирсэн Баатар сүрэн маань бол хаалган талынхаа өвдгийг босоо байх ёстой. Тэгж тэр суудал дээр бол яг ивжгээ жоохон төөрсөн хариулт бол өгсөн байна. За хамгийн гол одоо энэ хайч бол одоо хойморлууга одоо хардаггүй. Тийм учраас хайч бол ийт зүйл.
За мэдлэх ёсон дээр хамгийн гол нь монголчууд хүнтэй сайн байна уу гэж ингээд задгаа мэдлдэг юм байна. Ер нь бол мэдлдэггүй. Та сайн байна уу гэж эзэн биетэй мэдлдэг. Тийм учраас энэ дээр бол манайха хариулсангүй гэж ингэж үзэж байна. Хоёрдугаарт тамхилахтай хүмүүс бол одоо товчийг дээдний товчийг юм сулдаггүй. За би бол гэрийн эзэн Ахмад түүний хувьд бол ёс жаягаар нь одоо ингээд бүх товчоо сайхан битүү товчлоод ингээд хүнтэй бол мэдлж байгаа юм. Тэгэхээр манай Баатар сүрэн маань бол орж ирээд одоо товчин задгаа сулгацсан байсан. Товч сулдаггүй гэж ярьдаг. За тэгэхээр хоёр хариултыг бол огт хариулсангүй. Бусдыг нь бол манай багууд ингээд дамжаад тэр билүү шийддэггүй. Хаач хоёр дээр бол маш сайн хариуллаа гэж ингэж үзэж. Тийм учраас хариултыг бол 100% хариулсан гэж одоо үзэх үндэслэлгүй байна гэж. За хариултыг сонслоо. За тэгэхээр ер нь бол зөв хариултууд бол бас энэ бусад 3 баг дээр тархан байршсан тийм ээ. Тийм учраас нөгөө нэвтрүүлгийн дүрм ёсоор 80% руу өгсөн хариулт гараагүй гэдэг манай хончин багийн одоо багийн ахлагчийн хэлж байгаа бол зүйтэй байна гэж би үзэж байна. За тийм учраас танаа халзан цагаан хонь өөрийн хотондоо үлдэх нэ. За одоо Монголын үндэсний номын сан Ямаачин багийн гэрийн даалгаврын асуултыг сонсъё. Ямаачин багийн гишүүн хүрэлцэж байна. За ингээ манай баг та бүхэнд нэгэн амархан асуулт бэлдэж ирсэн. За монголчууд бид бол 9 цагаан хүслэн биелэх болтугай гэж өрөөж ирсэн. За энэ хүү 9 цагаан хүслийг нэрлэнэ үү? Энэ 9 хүслийг нэрлэж болгоно уу? За бодох хугацаа дууссан шүү манайхаа. За хончин багаас эхний хариултыг авъя. За 9 хүслийг ингэж бодоод хариулъя. Үрийн хүсэл, эдийн хүсэл, эрдмийн хүсэл, эрүүл энхийн хүсэл, амар амгалангийн хүсэл, урт наслахын хүсэл, сүрэг мал өсөн аривчхын хүсэл, их дэлхийн амар амгалан байхын хүсэл. За манай хончин багийнхан бол ер нь 8 хүсэл бүрдээд биелчихэд цаашаага хүсэх шаардлагагүй. Хүслийн хязгаарт хүрлээ гэж үзэж байгаа юм байна шүү дээ. За Тэмээчин багийн гишүүн Хөрлөбатар байна. За манай үг ярилцаад эрүүл энхийн хүсэл, эрдэм номын хүсэл, за үрийн хүсэл, эд баялагын хүсэл, за эв журам, инк мэндийн хүсэл гэсэн хүслүүд байх юм болов гэж. За хэд болчихв? Ирж байна. За ингээд 6 юу? Тийм. За ер нь бол энэ 6 биелчихтэл тэгээд тажгүй гэж бодож байгаа юм байна шүү дээ. Манай багийнхан ярилцаад 9 хүслийг ингэж бодож байна. Эдийн хүсэл, үрийн хүсэл, ханийн хүсэл, эрдмийн хүсэл, эрүүл энхийн хүсэл, буян хишгийн хүсэл, амар амгалангийн хүсэл, урт нас мөнх амьдрахын хүсэл, ив үеийн хүсэл бодож байна. За тоон бол 9 болсон. Зарим утга санаад авах суу яав. Жишээ нь буян хишиг, эд баялаг хоёрт ямар зах уу ялгаа байна? Буян хишигт нөгөө насныхын орж ирсэн үү? Мөнх амьдрах бас байгаа. Урт наслын биш бүр мөнх амьдрий гэж мөнхийн ус ууя гэж хүсэж байгаа шүү дээ. За номын садаг, номын санчдын маань хүслийн чинад хязгаарыг мэдж авлаа. За одоо зөв хариултыг сонссон доо. За 9 цагаан хүсэл гэдэг бол одоо бидний одоо үг зээцүүд маань нэртэй рүүгээс эхэлж одоо сайхан өрөөлөө тайлбарж ирсэн ийм сайхан хүсэл байгаамаа. За энэ хүү 9 цагаан хүсэлт бол нэгдүгээрт эрүүл мэндийн хүсэл, хоёрдугаарт эдийн хүсэл, гуравдугаарт эрдэм мэдлэгтэй болохын хүслэн, за дөрөвдүгээрт андын хүсэл. За энэ бол одоо сайхан үнэнч одоо найз нөхдөд болохыг хүсэл байгаамаа. За тавдах нь бол ханийн хүсэл, зургаадах нь үрийн хүсэл, долоодох нь эзэн эрхийн хүсэл гэж байдаг. За энэ бол одоо өөрийнхөө хийж бүтээсэн зүйлдээ эзэн байхыг одоо ерөөсөн хүсэл байгаамаа. За 8 дахь нь бол амар амгалангийн хүсэл, 9 нь мөнхийн хүсэл буюу урт удаан наслахын хүсэл байна. За ингээд манай 3 баг бол одоо
хончин баг бол ер нь 5 хүслийг хариулсан байна. За Тэмээчин баг 5 хүсэл. За мөр Адуучин баг маань одоо 6 хүслийг бол хариулж чадчихэ. За ингээд одоо бид бол ер нь одоо 80% доо бол хүрээгүй гэж үзэж байна да. Та нар маань хүлээн зөвшөөрч байна уу? За ингээд монголчуудын маань бэлэгддэг 9 цагаан хүслийн талаарх бас нэг сайхан одоо мэдлэгийн цар хүрээг тэлсэн сайхан асуултанд бид хариулт авлаа. За тэгээд манай асуулт тавьсан Ямаачин багийн энэ асуултанд бас 80% хараахан хүргэж хариулаагүй учраас энэ сайхан сэлмэн эвэрт сэрх өөрийн хотондоо өөрийн эзний эзэмшилд үлдэх нэ. За Тэмээчин багийн асуултыг болгоё. За манай Тэмээчин багийн асуулт. Ямар нэгэн зүйлээс тусгай зориултаар таслан авахыг монголчууд юу гэж нэрлэдэг вэ? За хончин баг төрүүлж гараар өгсөн. Хончин баг төрүүлж гараар өгсөн. Дараагаар нь Ямаачин. За тэгээд Адуучин баг гараар өгсөн. За шууд хариулсан. Ямар нэгэн зүйлийг одоо тастаж аваад одоо өгөхийг тийм ээ. Өв үлдээх юм болоо гэж ингэж бод. За ямар нэгэн одоо зүйлээс тий тастаж аваад өвлүүлэх нэг хэсгийн тусгай зориулалтаар тастаж авахыг өв үлдээх. Тий биднээс өв соёлын тухай ярьж байгаа учраас тэн талаас нь ойлгоод энэ өв үлдээх гэж ингэж хариулж. За хариултыг авлаа. Үлдээх ч юм уу тий. За манай багаас үндсэндээ бол хувь хүртээх, гişиг хүртээх гэж ярилцаад тохироод байна. Одоо тухайн байгаа зүйлээс тийм ээ. Тухайн байгаа зүйлээс тусгай зориулалтаар тастаж авахыг юу гэдэг вэ л гэж асуугаад байгаа шүү дээ. Дээж. За, хариултыг авлаа. Дээжилж хариултыг авлаа. За, зөв хариултыг хэлж өгнө үү? Тэмээчин баг. За Тэмээчин багаас зөв хариултыг болгоё. За манай хончин болон Ямаачин багууд маань жоохон ташаа ойлгочих шиг боллоо. Тэр нь Адуучин баг маань бас яг ухаж ойлгосон байна. За энэ яхаарахгүй дээж байлаа. За ямар нэгэн зүйлийг магадгүй эдээ ундааныхаа ч бай тастаж авахыг дээжил гэж нэрлэдэг шүү дээ монголчууд маань тийм ээ. За хариулт зөв байсан учраас яах ёстой вүлээ манайхаа. За зөв байсан. Тэмээчин баг. За өөрийн эзэмшлийн тэр тэмээг шүү дээ. Манайхаас бол авахгүй шүү дээ. За За ингээд дөрвөн баг маань тус тусын гэрийн даалгаврынхаа 4 асуултыг тавьсан. За ингээд энэ үүгээр нэгийн даваа өндөрлөж байгаа гэсэн үг. За нэгийн давааны дараагаар ямар ч байсан одоо нэг багийн хувьд бол хотондоо 2 сайхан бодтой болж хошуучилж эхэллээ. За Адуучин багтаа баяр хүргэе. Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн хойморт морилон саатсан эрхэм болон зочид та бүхэндээ болоод Цэнгэр дэлгэцэг ширтэн суугаа үзэгчдийн уран бүтээлийнхэн дээжиг төлөвлөлөх Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Нэрвийн төмөр сүх таныг тайзнаа хүндэтгэмээрья. Халсан бүргэдтэй цайвалцааж мөнгөн цасан ялбаанна хайртай ами минь турши сэтгэлд гисэн улс минь Singing no tagimine Tuhutnuring hungng dolfego Osingi tsuring egshigite Ohan tichimin harshig Zurhige
болсон уулсан минь Алтан улсын орон Отмэд минийхэн Дурдын цэнхэр сайтхэн Өмхөд илвсэн нутаг минь Ойрхон нүүрэн дээр унаж харагдавч оройдон биш бэлтэн гарахад бүлгийн шанд солиадаг оргил тэргүүндэн үүдс тэглэн бутарсан унагн нутаг дуутын өндөр уулсан минь Цэцэн бэлэгт түүлчдээ Цэгцэж хайсан автаминээ Сэнгийн шууд танисан охочхоо Цэчэр дуусан уулсан минь Илвсэн нутаг минь Алтан улсын орчдон Отмэд минийхэн Дурдан цэнхэр сайтхэн Өмхөд илвсэн нутаг минь Илвсэн нутаг минь Уралдаан таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлгийн дараагийн шат эхлэж байна. Бид оролцогч зочид та бүхэндээ зориулж дөрвөн бэрх буулгад тань дөтлүүлж дөрвөн асуулт тавина. Асуулт тус бүр маань морины асуулт, тэмээний асуулт, ямааны асуулт, хоньны асуулт гээд нэрлэгдсэн асуултууд байх юм. За эхний асуулт маань морь болгох асуулт. За энэ асуултанд үнэн зөв хариулсан баг өөрийн уян дээрийн нэг сайхан хурдан ажлыг дүүхэлзүүлэх боломжтой болох нь байна. За ингээд морины асуултыг та бидэнд болгоолгох эрхэм зочныг бид Буян цэцэргийнх нь бэлчээрээс малынх нь хотноос гэрийнх нь хоймроос тусгайлан заллаг айлтгаж нэвтрүүлгийнхэн хойморт урьж байгаа юм аа. Төв аймгийн Сэргэлэн сумын малчин, Монгол улсын авраг адуучин, спортын мастер, улсын тэргүүний уран уурагч Мажгийн Отхон Бат таныг хоймортой хүндэтгэмээрье. За мал сэрэг минь сайхан байна. Энэ жил өнтөө сайхан өвөл боллоо. За төл бүрэн. Мал сайхан жилвтэй төлөлж байгаа сөрөгтэй байсан. Жилвтэй байна. Ерөөсө бог бодгүй сайхан жилвтэй сайхан төлөж. Таны манай нэвтрүүлгийн зочдод зориулж ирсэн асуултыг сонсцгоё доо. Ерөнхийдөө Монгол эмээлээ мэдэхгүй ингэж байхгүй. Тэгэхээр Монгол эмээлэнд ингээд энэ 12 цагаан чимэг зүүсэн эмээл нэг өөр нөхтэй. Жирийн нэг адуу малдаа тогтдог эмээл нэг өөр нөхтэй. Тэгэхээр энэ чимэглэлтэй эмээлэнд ер нь хэдэн нөх байдаг вэ? Хэдэн гэж энэ ер нь эмээлийн зөвхөн модонд тийм үү? Тийм, модонд. За Монгол эмээлийн энэ сайхан чимэглэлийг бүрэн дүүрэн тогтоохын тулд яг энэ модонд жишээ нь энэ эмээлэнд тийм ээ хэдэн нүх гаргасан байдаг вэ гэдгийг асууж байгаа юм байна. За манай баг ярилцаад 18 нүх гаргасан болов гэж. 18. Тий. За дараагийнх нь хончин баг гараа өргөсөн. За би яг бас 18 гэж ингэж бодож байна. 18. Тийм, дөрөө хойд ганцаг тэгээд даруулганы 4, дөрөөнийхтэй 2 ингээд 6. Тэгээд 4 өгсөн гээд 10. Урдаа ганцганы 2 гээд 14. Хойд талдаа юуны бааварны 2,
20 болчихгүй яач вэ? 20. Яагаад нэмэгдээд явчих вэ? За. Сая өөрөө ер нь бол нэг бүрчлээ хэлчихлээ. Ямар ч юм. Одоо Ямаачин баг хариулах уу? За манай баг 18 гэж үзэж байна. За яаж юм гэхээр ганцганы нүх за мөн дөрөө одоо тогтоох нөх байж За байгаа ер нь бол одоо манай Адуучин багта Ер нь ижил саналтай байгаа юм байна гэж ойлголоо. За Тэмээчин багийн хариултыг авъя. Өөр ямар нэгэн санал онол тоо байна уу? За юу зүгээр жирийн имэйлээр тооцож тэр нүхийг та асуусан уу? Одоо яг энийг. Яг энийг гэсэн шүү дээ. Жирийнхэн тусдаа гэж ярьсан шүү дээ. За энэ ганцганы 8 нүх байгаа. За дөрөвний 2 нүх байгаа. За энэ олон жирийн одоо огсорооны 4 нүх байгаа гэж болчих. За тэгээд бааварны 2 нүх байна. Тэгээд даруулганы 4 нүх. За 20 нүх гэж байна. 20. За. Зөв хариултыг та хэлж өгөө. Зөв хариулт энд одоо энэ имэйдэнд яг 24 нүх. За энэ хэд маань ер нь аль нөхийг орхичв? Юуны нөхөг үлдэв? Таныхаар. Наад бол чинь сая эдний Тэмээчин баг болохоор зэрэг даруулганы нүхлийг үд. Хэлсэн үү? Даруулганы 4. Тэгээд даруулганы 4 бааварны 2 тэгээд ганцганы 8 сөвгчний 4 нүхлийг хэлсэнгүй дээ. ганцганы сөвгчний одоо энэ шүү дээ. Энэ чинь энэ 4 чинь дөрвөлээ бас нүхлэгдэж орогдсон шүү дээ. Энэ 4-ийг хэлсэнгүй. яг сөвгчний 4-ийг. За энэ имэйлэнд бол 24 нөх байгаа юм байна шүү дээ. Сөвгчний 4 нүхийг орчих. За сөвгчний 4 нөх дотоо үлдсэн байна тийм ээ. За тэгэхээр 20 гэж хэлсэн 2 баг байна. 2 баг байна. За тэгэхээр эхний асуултанд маань одоо та бүхэн маань бүрэн дөрөн хариулсан ялагч тодорхойг учраас за нэмэлт үйлдэлтэйгээр хийх асуултыг бас манай отхон ботхоо авчирсан байгаа. За энэ бол одоо Монгол эрчүүлийн, Монгол малчтын энэ ахуй өв соёлоо авч яваа эрхмүүдийн маань одоо бас л ер нь хийдэг өдөр тутмын илэрхийлэл. Буянт малан адуулан маллах. За тэр дундаа одоо энэ одоо адуучин хүний одоо морион адуулах, маллах, унах, идэлхтэй холбоотой за ийм одоо жирим сүлжих юм байна. Тэгэхээр жирим сүлжих нь байна. Яг нэг нь барьж өгөөд багуугаас 2 2 хүн гараад багаас 2 хүн ерөнхийдөө бол жирим сүлжих нь байна. За тэгэхээр хэдээр сүлжих вэ? 4-өр энэ 4 ингээд бэлдээ зүссэн байгаа. За бэлдээ зүссэн. Тэгээд энийг сүлжих нь байна. энийг одоо хөрсийн дээш нь доош нь харуулсан байх уу, чанга сул одоо тэрийгээр нь л оноог нэг. За шууд сүлжиж дууссан төрүүлээд босч ирээд гараа өргөх нь шүү дээ, тийм ээ. За манайхан бэлнэ үү? Анхаар 1 2 3. Зөв даралт, буруу даралт гэдгийг хараад мэдэгдэнэ л дээ. Тийм. Энэ бас одоо энэ цавчны хэл ордог нүхтэй бас сүлжичээд байдаг үү? Нүхтэй сүлжиж болно. Нүхтэй сүлжиж болно. 8-8-аар болно, 16-гаар болно. Тэгээд энэ сүлжээс гэдэг чинь тийм зохиогоо цаашаа явагдаад байдаг шүү дээ. Монголын манай ухаан гэдэг чинь мондог шүү дээ. Тийм ээ. За тэгээд бөөрөнхий, дөрвөлжин тэгээд янз тийм сүлжээс янз. Тийм. Энэ бол яг хүмүүхэн өдөр тутмын хэрэгэлдэг хамгийн надлал юм байхгүй. Би ерөнхийд нэг энэ цэёгаад энэ улсуудын шүлжихэд амар гэдэг чиглэлээд авдаг. За гараа өргөн босно, шууд босно. За 3 минут өгсөн байсан хугацаа дууссан. За одоо болсон манайхаа. За одоо сүлжснээрээ шууд босч ирээд авсан. За болсон шүү. Манайхаа одоо бол ямар нэгэн үйлдэл хийхгүй. За та босон доо. За шалгаад явчихсан даа хоёлаа. За ерөнхийдөө хурдтай хийсэн байна. Энэ хөрснүү чинь нэг жигд байх хэвээр. Энэ юунуу чинь эмэгтэй хүн сүлдсэн. Ерөнхийдөө бол жигдхэн ийгээд энэ шиг байх хэвээр. Тэгээд ингээд хол уулсан. За угсаага ингэж хийгээд тэгээ ингээд татны нэлээс хэлэн авна л гэж ингэж нэг талтай сүлжилээ. Энд чи хончин баг үлээ. Тий. За бүрээс гэж. Дүү удсан боловч сүлхий шүлжижсэн биш. Яа. Нэг л дөрүүлээ шүү дээ, тий? Тий. За хончин багийн жирим болж. За хорой. Яа, жиримнүүд аваа. За ерөнхийдөө энийг юу яасан бэ? Чанга шүлжсэн байна. За юуг нь хөрсийн дэш нь оруулаагүй. Одоо нөгөө хамгийн түрүүн сүлжсэн багийнхтай харьцуулаа та нэг тайлбарлаад өгөөч. За эднийх бол цаг хугацааны хувьд хамгийн түрүүнд дээсэн.
За тэгэхээр энэ ялгаа юу вэ? Ялгаа нь энэ одоо ингээд ялгаа нь ингээд харагдаж шүү дээ. Энэ харахгүй энэний энэ шүлжээс ийм тэр чинь ингээд олон болохоор зэрэг ингээд яваад энэ чинь хил ороод ирэхэд хизээч гүйхгүй тэгээд энэ бол сул байна. Тэгээд хөрсийн дээш доош нь харуулад ингээд харахгүй хийсэн байдаг. Энэ бол нэг хөрсөөр нь ингээд шүлжсэн жирэм шүлждэг хүн байна. Сүлждэг хүн байна тийм ээ? Тийм, шилждэг хүн. За. Хончин багийн жирэм сүлжигч таныг дахин өрье да. За жирмийн бэлгэнд өгч гэнэ. Эр хүн дээр хий уурах сур гэдэг. За. Тий. За. Аа сүлжсэн жирмэнүүдийг өгч гэнэ. Одоо улсуудад. За та манай нэвтрүүлгийн морины асуултанд амжилттай хариулж ялагч болж байгаа. За тийм учраас энэ алтан туурсыг танаа хотод таслуулъя. Манай нэвтрүүлгийг бас үнэхээр сонирхолтой өв соёлын гайхамшигыг мэдрэх боломжтой. Бараг одоо өв соёлдон хайртай хүмүүст энэ сайхан одоо эр хар сурны үнэр үнэртэхээр ийм сайхан одоо дугаар бэлтгэлж өгсөн танд баярлалаа. Оюун тамаал сөрөгтөн Арваа будаа шиг өсөн үржих болтугай гэсэн ярил өргөө. Сайхан өржих болтугай. За урлаан таны мэдхэн дөрвөн бэрх нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За манай нэвтрүүлгийн яг энэ шатанд яг энэ мөчид багууд маань ямар хүн амжилттай явж байгааг би та бүхэндээ танилцуулъя. За ингээд манай Адуучин багийн хувьд бол өөрийн нэршлийн алтан туурт нь байгаа. За дээр нь за нэг сайхан алтан тэмээг хатлуулснараа 2 бодтой дөрвөн бэрх буухад одоо нэг хонь нэг ямаа буюу 2 бог дотоо байна. Хончин багийн маань хувьд нэг бод нэг богтой буюу нэг сайхан алтан туурт за нэг халдсан цагаан хоньтой тэмцээнийг үргэлжлүүлж байна. За ингээд мөн дөрвөн бэрх буухад нэг бод нэг бог дотуу ялалтанд тун ойрхон байгаа багийн нэг байна. За Ямаачин багийн маань хувьд бол өөрийн нэршлийн хотондон ээлтэй энэ сайхан сэлмэн эвэрт сэрхэн хотондон байсаар байгаа. За өөрөөр хэлбэл бас ялдын шатанд өрсөлдөх боломж бол байгаа. Тэмээчин багийн хувьд бол та бүхэн маань ажил үүргийг мэдж байгаа тийм ээ. Нийслэлийн төв номын сан шүү дээ. Улаанбаатар хотын номын сан буюу Улаанбаатар хотын иргэд Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа хууль журам ёсоор бол энэ нийслэлд мал адуулж маллахыг хориглосон байгаа учраас айлын хотонд л тавилсан болтой юм да өөрснийхөө малыг. За ингээд одоогор бол ямар нэгэн бод боггүйгээр тэмцээнд оролцож байна. За ингээд дараагийн асуултыг бид хонь буулгах асуулт та бүхэндээ болгоолох учиртай. За мөн зочин эрхмийг хүндтгэлийн хойнорт орно. Та бүхнийхээ өмнө Монгол өв соёлын гайхамшиг болсон уран хатгамал, сөүлжмэл, наамал, шагламал энэ гайхамшигыг одоо монголчуудаа хүргэж, өвлөж, уламжилж, хөгжүүлж яваа нэгэн эрхмийг танилцуулж өргөх гэж байна. Монгол улсын уран хатгамалч соёлын тэргүүний ажилтан адагтай ган цэцэг зочин хойнор оръё. Амар сайн байна уу? Амгалан морилж явна уу? Амар сайн байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн төвшүүлье. За. Үйл арвин бүтээл тойрвол бүрэн дүүрэн сайхан байна уу? Сайхан байна. За тэгээд хоньны асуулт та болгоох ёстой. За ямар асуулттай ирв? За би ингээд дөрвөн багт ингээд даалгавар өгөхөр ингээд ийм бэлдсэн байгаа. За тэгээд та бүхэн маань яах вэ гэхээр энийг би тараагаад өгчээ та бүхэндээ. Тэнгүүтээ энд байгаа хатгамлуудын төрлийг нэрлэхийн үлзий хээг ингээд. Үлзий хээг хатгахдаа хэдэн төрлөөр шаглаж хэдэн төрлийн одоо хатгамлын энэ ур үйлийг гүйцэтгсэн байна вэ гэдгийг хэлж өгөх юм дээ. За. Ойр дэр нь одоо ямар хуу үйл орлож байна? За одоо нэг уран бүтээл хийж байгаа. Би бас нөгөө хүүхдийн урлан бүтээгдэхүүн багш. Тэгээ одоо сургалт маань 6 сарын 1-ээс амарна. Тэр болтол одоо нөгөө бүтэн жилийн хүүхдүүдийн одоо сурсан одоо эрдэмээр хүүхдийн урлан бүтээгдэхүүнүүд одоо үзэсгэлэн гаргах гэж байгаа. Нэгэсэндээ бүтэн жилийнхээ тайлан тавих гэж байгаа гэсэн үг. За цаг дууссан. За бичсэн зүйлээ бариад за наад бүтээлээ бариад нэг хүн гарч ирэх нь. Ганц цэцэг багш шууд газар дээр нь дүн тавиад явна. Тэмээчин багийн
гишүүн Утганбаяр байна. Улаанбаатар хотын төв номын сангийн номын санч. Энэ үлзийхээний дээд хэсгийн оёдлыг бол зүү орох оёдл гэж бодож байна. Энэ хэсгийн оёдлыг бол одоо ингээд тууз тавиад өссөн оёдл гэж бодож байна. Тэгээд энэ хэсгийг хонин холбоо оёдл, энэ хэсгийг ханан оёо, энэ загсан нуруу оёдл, энэ хөших оёдл, энэ шаглах оёдл. Энэ хэсэг болохоор цахалж ойсон байна. Цаасан дээр бичсэн байгаа хаа тий цаасан дээр бичснийг харуул да. Та сая нөгөө нэрлж байгаа ч гэсэндээ нөгөө нэг одоо яг би болвол энийг бичсэн дээрээс чинь ингээд шууд дүгнээ авчих байхгүй юу. За баярлалаа. Болсон. За хоёр дахь номын сангийн ном зөөч ган тулга гэдэг хүн байна. Манай баг одоо хоорондоо ярилцаад нийтдээ 9 төрлийн оёо. За би бас бариад өгөх үү? За би барьж өгье. Хонин холбоо давхар цэцэн байна. Загсан нуруу давхар зүү орох гээд нэг нэр давхцсан учраас 8 хариулсан байна. Хончин багийн гишүүн байгаль маань манайх ингээд 9 оёо гэсэн. За адуучин багийн гишүүн Золзоо байна. За манайх 10 хатгалтын төрлийг нэрлэх гэж байна. Энэ яг энэ дөрвөлжинд бол 10 төрлийн хатгамал орсон байгаа. За мэдээж энэ орсон байгаа энэ нөгөө захалж байсан. Би одоо тэгээд бүгдийг нэрлээд өгье те. За үлзийхээ 10 нүдэн үлзийхийг ингээд онцсон байгаа. Яагаад тэгэхээр зэрэг үлзийхээ мэн өөрөө хээний дээд бэлэгдэл гэж явдаг. За тэгээд толгой дээрээсээ зүү орох хонин холбоос нэвтрэлцэх гэж нэг бас нэг тийм нэршил байдаг буюу хөших гэж байдаг. Энэ голынх нь. За ингээд олсны ирч гэж байгаа. Тэгээд загсан нуруу энэ шаглаа оёдол энэ хэрээсэн хатгамал гэж байдаг тий. Тэр байна. Тэгээд давхар зүү оролт энэ болохоор нөгөө саад аруулах гэж байдаг. Тэгээд энэ нь болохоор нөгөө нэг шижүүр буюу нөгөө товчны нүх хэрэг гэдэг ийм хатгамал. Тийм. Тэгэхээр ингээд 10 төрлийн хатгамал орсон. Ийм даалгавар өгсөн. Адуучин баг бол 10 төрөлд зөв заасан, нэрлсэн. Одоо энэ багууд дотроос одоо нэлээд олон нэршлиг зөв таасан учраас адуучин баг одоо юу яаж ах шиг байна. За багуудад маань за хорой. За тэгэхээр багуудад маань амарчлахын үүднээс манай ганц цэг уран хатгамалч энэ цаасыг өгч байгаа юм. За энэ дээр бол та бүхэн маань за өгөгдсөн даалгаварт хэдэн төрлийн хатгамал байна вэ? Шууд тоолоод тоогийг тавих хэрэгтэй байсан. За хатгамлуудын төрлийг нэрлэнэ үү? За энэ доор нь шууд тоочод бичих хэрэгтэй байсан байна шүү дээ, тийм ээ. Маш амарханаар одоо хариулах боломжийг олгож энэ хуудсыг олгосон байна. За тэгээд үүнд тун дөхүүлж хариулсан гэж үзэж байгаа багийн эрхэм маань үлдээд за босод 3 багийн гишүүн бол сууж иж болох нь байна. Уран хатгамалч хадагтай ганц цэцгийн тавьсан асуултанд үнэн зөвд төвтлүүлж хариулсан танаа багийн хамт олонд энэхүү халдсан цагаан хоныг гардуулъя. За ганц цаг хатагтайдаа баярлалаа. Үйл бүтэмжтэй уран байх болтойгоо. За Ерөөл Батар шигээ та бүхэнд ажлын амжилт хүсье өрөөё. Дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань хоомерт морин хуурын овдсдгийн аялгауг гэгчлүүлэхээр хүрэлцэн ирсэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан морин хуурч Цэрэн доржийн соёл эрдэнэ таныг хүндэтгэмээрье. Эзэнхүү Чингис хааны мэлэмигсэн эрхэт Монголын хон уужим сайхан талаануттага таан эрт нэгэн цагаасан эхлээд эрэ чадтала шандаса юугаран гайхагцэн эрнги хурдан хөллөг мөртө юм уу санжуугиндэгөө
Эннэлэ хөлөгөөдийн утам болсон атуу сүргээсэн эрийн гурван наадамда төрөө магнаа тассарж ирсэн ажнаа сайхан хөлөгөмөрё Онлон туммын наадам чөттэй хаан өмнө айлгуут мөрөн хууран дээр алдара соллыг нөргөн дуудидаа Бүрэн эрхэт Монгол улсын бүхнээ тоогдор их баяраа сэнгэл наадмын олон хөлгийн ууралдаа цойдон цойдоод ирэхтэн уран сайхан төлөөгөө ирвэл зүүдэн хүн урдсан урта хотын замыг иххэн хурдсан Яргай сайхан бие ярал зүүдэн хурдсан ялгуу сайхан зүсээрээ ялгаран хурдсан холын холоо зурсан ирсэн отол олон наадамчдыг баярлуулан хурдсан энэ сайхан хөлгийн эрдэ сайхан биен гэвэл Урам магнаа, уинга магнаа, сүлдэ магнаа, сүслэг магнаа. Хуурын магнаа, урдны магнаа, тото магнаа, сото магнаа. Айргийн магнаа, ахты магнаа, батта магнаа, баярын магнаа. Даяарал нон дахин баярлуулах түрүү магнаа, түмэн эхээ. Ерөөлж магтаалч, морин хурж, соёл эрдэнэ таныг за хүндэтгэлийн хоймроо залж байна. За тархан сайхан аварж байна уу? Сайхан та бүгдээ ямар амгалан айлтгая. За таны аялгуу туур ерөөлд зурглан өгүүлсэн шиг өдөр темод ноос дэхнүр үйлтэй тэнгэрээс доохнор дүүлэн нисдэг үлгэрийн жонон хар хөлөглөгөө адил Монгол төмний маань ажил үйлс хэмэр сүлд бас дэшээ дэвжиж бадарч байх алдагүй гэсэн ерөөл өргөё. Ерөөл бат сайхан орчих. За хөөрийн хөг тэгшилж энэ сайхан өргөөнд бас үнэхээр гайхамшигтай сайхан аялгүй их шиг хөг нэмсэн танд баярлалаа. За манай соёл эрдэнэ морин хуурчин маань аав Монгол улсын урлагийн гавьяа сэтгэлтэн ардын жүжигчин Төрийн хан хуурч Сэрэнд оржгой гэж даяар олноо танигдсан Монголынхаа өв соёлын гайхамшигтай сайхан түүчэлэн зүтгэгч эрхэм байдаг. За манай соёл эрдэнэ морин хуурчин маань та бидэнд болгоох асуулт бол тэмээ болох асуулт. Өөрөөр хэлбэл энэ асуултанд та бүхэн маань үнэн зөв хариулж гэмээн. За манай нэвтрүүлгийн зүгээс нэг сайхан атан тэмээг танаа хотонд хотлуулнаа гэсэн үг. За ингээд асуултыг сонсъё. За энэ маань бол Төрийн хан хууртай холбоотой асуулт байгаа. Төрийн хан хуурыг хэдэн онд зарлиг гаргаж залсан бэ? Тэгээ Төрийн хан хуурыг хэдийд ямар үед их шиглүүлэн татдаг вэ гэсэн ийм асуулт байгаа. За тэгэхээр Төрийн хан хуур гэдэг маань чухам ямар утгатай бэлэгдэлтэйгээр залагдсан гэдвэ? Ямар одоо төрийн бэлэгдэл энэ хан хууранд одоо оршиж байгаа юм бэ те? За тэгээд хэдэн онд ерөнхийлөгчийн зарлиг бууж энэ Төрийн хан хуурыг албан ёсоор залсан бэ? Ямар үйл явдлыг тохиолдуулан Төрийн хан хуурын хөгийг тэгшилж эгшиглүүлдэг вэ? Адуучин багийн гишүүн Бадам ханд байна. Манай багийнхан ярилцаад 1992 онд залсан ерөнхийлөгчийн зарлагаар Төрийн хан хуур морин хуурыг залсан гэж хариулдъя. Тэгээд хэдэн үед эгшиглүүлдэг вэ гэсэн асуултанд Монгол төрийн наадам тэгээд төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үе энэ нь болохоор гадаадын өндөр дээд арга хэмжээ зочид төлөөлөгчид ирсэн үед эгшиглүүлдэгэ гэж хариултыг болгоё. За дараагийн баг. За хончин баг хариулъя. Бид манай баг ярилцаад 2006 онд анх залсан болов уу? Чингис хааны мэдлэл 8 жүнжлээ байгаагаар анх залсан болов уу гэж бодож байна.
мөн улсын 93 наадам, төрийн их баяр наадам, мөн Чингис хаан одон гардуулах үеэр Чингис хааны төрсөн өдрөөр мөн ихшиглүүлдэг гэж бодож байна. За. Ямаачин баг. Тэгэхээр 1990 он гараад бол үндсэндээ бол монголчуудын үндэсний яг бахархал, өв соёлоо одоо түгээн дэлгэрүүлэх, судлах ийм цаг үе эхэлсэн. Тэгэхээр яг 90-ад оны ихэнх үед яг оныг нь бол тодорхой бас хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр 90-ад он гараад үндсэндээ бол энэ төрийн хангуурыг залсан гэж үзэж байна. За нэг тодорхой он бас буудаад үзвэл онож магадгүй шүү дээ. 93 он гэж үзэж байна. 93 он. За. Оныг авлаа. авлаа. Ерөнхийлөгч одоо тухайн үед бол бас сонгогдож ирсэн. Пунсалмаагийн ерөнхийлөгч. За ямар очир отгоон үед бол за ойлголоо. Ямар эрхэм хүндэтгэлт үйл явдлын үеэр төрийн хан хуурыг ихшгэлүүлдэг юм бол? За мэдээж одоо Монгол төрийн наадам, за одоо улс түнхэгсний баяр ч гэдэг юм уу те ингээд бас чухал баярууд байна те. Сүүл үед бол одоо их олон баяруудтай боллоо шүү дээ. Одоо Чингис хааны үндэсний өдөр ч гэдэг ч юм уу те. За тэгээд эдгээр өдрүүдэд бол одоо энэ хуураад бол хөвлөж дургадгаа гэж үзэж байна. За одоо манай Тэмээчин баг сүүлийн Тэмээний ачаа хүнддээ 1993 онд анхны ерөнхийлөгч сонгогдсон. Тэгээд тэрнээс хойш 1995 оны үед Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар одоо морин хуурыг дээдлэл болох тухай зарилга гарсан болов гэж бодож байна. За мэдээж одоо ихшигдүүлдэг тэр хүндэтгэлийн арга хэмжээ нь ардын хувьсгалын үндэсних баяр наадам. За дээрэс нь Монгол төрийн эрхэм дээд тэргүүн зэргийн Чингис хаан одон гардуулах хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаанд нэг үеэр одоо ихшигдүүлдэг тэрийн хаан хуурыг ихшигдүүлдэг хаа гэж байна. За байна. За хариултыг авлаа. Би зөв хариулт руу дөтлүүлэх гэж их үзлээ. Та нар маань буруу замаар будаатай гэж болдгоо. Тийм ээ? Соёл эрдэнэ. За соёл эрдэнэ морин хуурчаасан зөв хариултыг сонсноо. За ингээд төрийн хан хуурыг 1992 оны 4 сарын 20-ны өдөр Пунсалмаагийн очир хотод ерөнхийлөгчийн зарилгаар ханх залсан. Ямар үед одоо татаж цэнгүүлдэг вэ гэвэл одоо Монгол төрийн цагаан сарын шинийн 1-ний өдөр өглөө төрийн хүндэтгэлийн ёсол хүндэтгэлийн өргөөнд төрийн хан хуурыг цэнгүүлэн татдаг юм аа. За ойлгомжтой юу? За тэгэхээр би бол сая ямар нэгэн баяр нэмж хэлүүлэх гээд байгаагийн учир тэр байсан. За ер нь бол тэгээ одоо нөгөө монголчууд маань ярьдаг шүү дээ. 60 чавганц уралдвал нэгэн төрүүлдэгэ гэж. Нэгэнд нь зөв хариулсан багт нь би Тэмээний асуултанд зөв хариулсан гэж үзээд Атан Тэмээгийн гардуулан өгье. Энэ баг аль баг вүлээ? Төрүүлж хэлсэн баг. За төрүүлж хэлсэн баг Адуучин баг. За өрий. За ингээд энэ мөнгөн буйлтыг танаа багт гардуулж байна. Эрхэм үзэгчдээ оролдоон таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань шинэ дугаар үргэлжилж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт маань монголчуудын маань оюуны соёлын гэрлэг эгээд ордон болсон номын сангуудын хамт олонны төлөөлөл оролцож байгаа. За дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань зүгээс тавьдаг дөрвөн асуултын 3 нь тавигдсан. Өөрөөр хэлбэл бид нэвтрүүлгийн 4 давааг давчаад байна. За одоогийн байдлаар манай Адуучин багийн хувьд бол дөрвөн бэрх болгоход тун дөтлөө харагдаж байгаа. За 1 морь, 2 тэмээ, 1 хонтой буюу ганцхан ямаа буулгаж гэмээн дөрвөн бэрхийг бүрнээр нь хотондон хотлуулах ийм боломжтой байна. За манай хончин багийн хувьд ч гэсэн бас ерөн дажгүй амжилттай 1 хонь, 1 морьтойгоор дөрвөн бэрхэд бас одоо 1 бод, 1 богийн дутуутай өрсөлдөж байгаа. Ямаачин багийн маань хувьд өөрийн нэршлийн улаан сэрхэн хотондон байсаар байгаа. За манай Тэмээчин багийн хувьд бол хотын айл да гэж би түрүү хэлсэн. За ингээд ямар ч байсан уралдаан тэмцээнд амжилттай оролцож манай нэвтрүүлгийн үзэгчдийн маань мэдлэгийн цар хүрээг тэлсэн гайхамшигтай сайхан асуулт хариултыг өрнүүлж манай нэвтрүүлэг сонирхолтой сайхан болж байна. За одоо би та бүхэндээ сүүлийн асуулт буюу ямааны асуултыг
болгоолох гэж байна. Та бүхний өмнө байгаа цаас үзгийг та бүхэн маань хэрэглээд 1 минутын хугацаанд хамгийн олон малын зүс бичнэ. За эхэлсэн. Цаг явсан. За малын зүсээ бичихдээ урд нь заавал дугаар бичнэ шүү. 1 2 1 2 3 гээд. За багийн ахлагч нар эсбөгөөс бичсэн хүн гараад ирээрээ. За ингээд нар зөв тойроод явчих да. Зүүн гартлаасаа эхлэе. За хонгор, халиун, бүрэн, хээр, бор, цавдар, халтар, саарл, ногоон, ухаа, улаан, шар, хээр, шарга, халзан, хилэн, зээрд. Болоо юу? Болсон. За хэд болов? 16. За 16. За дараагийнх нь. За манай багийнхан энэ хугацаанд 18 зүс бичсэн байна. За хээр, хар, хүрэн, халиун, бордог, харлаг, ухаад, хардан, алаг, бор, саарл, цэгэн, буурал, цагаан, халзан, загал, хонгор, хул. За ер нь бол монголчууд тэгээд хамгийн түрүү морины зүсэл орж ирнэ л дээ. За дараагийнх нь. За манай хонь багаас дан адууны зүс итсэн байгаа. За хамгийн түрүүнд бол адуу бол өөрөө хээрийн амт төрчөөс хээр зүснээс эхлэе гэж. За хээр, хар, хул, шарга, хонгор, цавдар, зээрд, алаг, саарл, халиун, буурал, цоохор, бор, шарга. За тэгээ халзан, хээр, алаг, сартаа, зээрд, будан, ногоон гэсэн 20 зүс байна. 20 зүс. Тий 20 зүс. За танах. За манай адуучин багийнхан 15 морины малын зүс бичсэн байна. Халиун, халзан, бор, зээрд, хонгор, алаг, шир цагаан, манхан, хундан цагаан, цоохор, ногоон, тарлан, ухаа, борлог, буурал гэсэн зүсүүдийг нэрлсэн байна. За ингээ 15. За би сүүлд бол уулын залруулж хэлсэн шүү дээ. Малын зүс 5 хөшөө малынхаа зүс гэж. Та нар маань адуун дотор л эргэлдчихлээ дээ тийм ээ. Адуу яриахаар нь Хонь минь орсон. Хундан цагаан хонь. За энд бол одоо за нэг давтагдсан гэж үзээд хаслаач гэсэн 19. Тэгэхээр яалтчгүй ялагч бол танаа баг мөн юм аа. За хүрээ. За бусад 3 баг нь суух нь байна тийм ээ. За ингээд Яманы асуултанд дамжуулалттай хариулсан учраас танад энэ сайхан улаан сүлхийг гардалан өгье. За хүрээ. Нэвтрүүлгийн дүрм ёсоор бол дөрвөн бэрх буусан баг, дөрвөн бэрх төрүүлж буулгасан баг ялагч болох ёстой. За одоогоор дөрвөн бэрх хараахан буулгасан баг алга байна. За ер нь бол баг бодын чанараар бол ялагчийн суурин тун ойрхон байгаа нь бол манай адуучин баг. За дараагаар нь хончин баг байгаа тийм ээ. За одоо бид нэвтрүүлгийн ялагчийг тодруулах нэг эсэндээ түүхэн хариуцлагатай мөчийн өмнө толж ирсэн байна. Энэ хариуцлагыг хэн үүрэх вэ, хэн шийдэх вэ гэвэл манай хөгжөөн дэмжигчид шийдэх нь байна. Миний тавьсан асуултанд үнэн зөв хариулж гэмээр тухайн багтаан хэрэгтэй байгаа буюу шаардлагатай байгаа шагааг шууд эндээс нэр цохоод авч болно. Ойлгомжтой юу? За тэгэхээр хөгжөөн дэмжигчдийн дундаас багийн нэг гишүүн гарч ирэх ёстой. За монголчуудын маань бас л уламжилт ахуй амьдралтай холбоотой ийм асуулт байна. Манай бүсгүүчүүд илүү ойрхонч байж магадгүй юм. За монголчуудын нөгөө газар ээж гэж байдаг. Тийм ээ, газар ээж буюу ихвэрж явсан их. Ойлгомжтой тийм ээ. За хүүхэд боож явсан эмэгтэйд хүүхдийн угаалгын баярт уряад болоогүй. Асуулт ягаачгүй. Угаалгын баяртаа уряад за тэр угаалган дээр тавьсан хүндэтгэлийн зоогноос ууцыг нэгэн зүйлийн хамтаар бэлэг болгон барьдаг ёстой байжээ. За тэр ууцтай хамт барьдаг зүйл нь юу байсан бэ? За шинэ хонь гаргаад одоо шинэ иргэнээ угаадаг штеп. Тэр угаалгын баяр гэж монголчууд хийдэг. За тэгээд ууцыг одоо чанаад газар ээжт нь буюу боож авсан ижид өхөн байна тийм үү? За тэгэхдээ хамтд нь нэг зүйл өгдөг. За
Богчмог. Богцчмог хараахан биш. Хоньны толгойг хамт өгдөг. Хоньны Толгойг нь хамт өгдөг. толгой бас биш байла. Таагаад буудаж болно. Өвчүү. За өвчүү биш. За та байж байгаараа за. Дал. Дал биш. Богтос гэд хэлсэн байгаа. Өөр хувилбараар бууд. 74 өндөр. 74 өндөр биш. За. За яг ахаад нэг хувилбар авъя. За. Ер нь малдчууд маш их хэрэгтэн байгаа шүү дээ. Тэгээд нэрлээл ахгүй дээ. За. Шаант өгч. Шаант биш. Шаант чумаг. Нэгээр хариулна шүү. За. Өнгөлцөг зүрх. Биш. Торго. А? Торго. Торго. Торго хараахан биш. Ер нь бол тухайн одоо угаалган зориулж гаргасан малаас л нэг зүйлийг ууцтан цуг гэдэг байна. За. Хүзүү. Биш. Сэр өсгөө зөөлөн болохоор. За яах вэ? 4 өндөр нороо. За байж гараа. За би тэгэхээр одоо бас ер нь бол ялагчийг тодруулахын тулд маш их боломжийг та нарт олгож байгаа шүү. Маш их боломжийг та нарт олгож байгаа. Одоо бусад хөгжөөн дэмжигчдийн дотроос хариулах хүн байна уу? Сая тэнд гараа өргөсөн тийм ээ. За байх. За. Боривтог биш. Боривтог биш. Манайд байна. Хаалж байж болох юм. Асуух биш. Сүүж. За ер нь эргэтэн үлдэхгүй нэ. Сүүл. Хаалж байж болох. Сүүлч биш. Ууцын үлдчихсэн юм чи хаалж байна. Манай хариулъя гэж байна. За. Гэдэрс биш. А? Юу гинэ? Босдоо та чанга хэлдэ. Арьс нэхи. Зөв. Зөв. За. За бараг л хүчээр энэ хариултыг амруу нь хийж өгчөөж хариулууллаа шүү. За. Хончин багийн хөгжөөн дэмжигч таныг өрий. Таныг өрий. Та бол үзэгчдийн дундах асуултанд амжилттай хариуллаа. За юутаач таныг амжилттай хариулсан тооцлоо. За таны алдар хэн блэ? Хөдөөж их сургуулийн номын санч Наран Туяа байна. За хөдөөж их сургуулийн номын санч Наран Туяа. За яалтчгүй хөдөө аж ахуйтай холбоотой асуулт байсан учраас та маань хариуллаа да тийм ээ. За тэгээд танаа багт одоо юу хэрэгтэй байгаа вэ? Танаа багийнхан чи юм загсан уу? Тэмээ загсан. Тэмээ. За одоо нэгэн тамлсан юм чи тэмээгээ одоо тэгэл өгнөдөө тийм ээ. За та гурван маань бол сууж иж болно. За та дөрвөн маань сууж иж болно. За тэгэхээр за энэ мөнгөн буйлт атам тэмээ бол танай багийн хувьд манай өнөөдрийн уралдаанд таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлгийн ялагчийн суурьнд багаан дэвшүүлж байгаа ийм чухал шагаа байгаа юм. За тэгээд та бол багийнхаа ялалтанд үнэлж баршгүй ёстой нэг атам тэмээний үнэтэй ийм одоо үүрэг биелүүллээ. Танд баяр хүргэе. За тэгээд саяын асуултын учир шалтгааныг бас та бүхэндээ хэлж өгье. Ер нь бол хүүхэд боож авсан одоо газар ээж гэж ярьдаг тийм. Газар ээждээ тухайн одоо хүүхдийн угаалгын найранд оригдож ирээд за тухайн хүүхдийн угаалганд зориулж монголчууд маань одоо хонь гаргаж за тэр хоньныхон одоо шөлөөр угаадаг шүү дээ тийм ээ. За тэгээд энэ угаалгын найрнаасаа ууцыг нь чанаад газар ээжд нь хоньны нэхэний хамт өгдөг. За энэ бол одоо бүтэн хонь танд бэлгэлээ шүү гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл бэлгийг бүтэн болгож байгаа юм хамгийн хүндэтгэж байгаа илэрхийлэл юм байна. За баярлалаа. Хүрээ. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн нэгэн сайхан дугаар энхүү жаргаж байна. Манай нэвтрүүлэгт маань Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг номын сангчдын маань номын сангийн байгууллагуудын маань төлөөлөл оролцож үнэхээр ном хурах мэтэр, ном хаялцах мэтэр, номын гэгээн дор баясах мэтэр ийм сайхан сэдлийг бидэнд төрүүлсэн сайхан дугаарыг бэлдэж өглөө. За ингээд номын цагаан гэгээн дор сэтгэл оюунан баясгаж байдаг хүн бүхэнд их ойрхон буянтай сайхан үйлийг гүйцэтгэж байдаг манай номын санчдын маань оролцсон дөрвөн бэрх нэвтрүүлгийн дугаарт
амжилтаа оролцож ялагчийн шатанд шалгарсан багуудад шагнал гардуулах ёслолын ажиллагааг эхлүүлье. Энэ удаагийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээний академи оролцож байгааг бас та бүхэндээ дуулгахад таатай байна. Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээний академи 2010 онд үүсэн байгуулагдаж өдгөө 15 жилийн түүхэн замналыг бүтээгээд байгаа ийм хамт олон юм аа. Ингээд энэхүү шагналыг гардуулах эрхэм хүндтэй үүргийг надтай хамтдаа гүйцэтгэлцэхээр Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээний академийн сургалтын менежер хадагтай Мөнх Зул, элсэлтийн менежер хадагтай Хишиг Жаргал нар хүрэлцэн ирсэн байгааг мөн та бүхэндээ уламжлалт танилцуулъя. Уралдаан таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт амжилтаа өрсөлдөж ялагчийн шатанд шалгарсан Монголын номын сангуудын консорциумын хончин багийн хамт олныг хүндэтгэе. Монгол түмний соёл гэгэрлийн тулаг гал эрдэм мэдлэгийн уурхай болсон Монголын номын сангийн хамт олон оролцсон дөрвөн бэрх нэвтрүүлгийн тэргүүн байрыг Монголын номын сангуудын консорциумын хончин баг эзэллээ. Дээд байрыг Монгол Улсын их сургуулийн номын сангийн адуучин баг, удаах байрыг Нацаг доржийн нэрмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн Тэмээчин баг, Монгол Улсын үндэсний номын сангийн Ямаачин багийн хамт олон амжилттай оролцлоо. Үндэсний үнэт зүйл бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч номын санчидаа талархал илэрхийлье. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү жаргаж байна. Далайн мэт гүн, дэлхийн мэт өргөн, тэнгэр мэт агва номын ертөнцөөр Монгол түмнийг аялуулж, Монгол түмний маань оюун сэтгэлгээний зул болон гэрэлтэж байдаг номын цагаан буян төлсөн гэзэд номын санчид оролцсон энэ удаагийн дугаар та бүхний маань таалалд нийцсэн гэдэгт итгэлтэй байна. Монгол өв соёл маань мандан бадрах болтугай, номын цагаан буян дээш дэшэн дэвжин аривдах болтугай.